Говьсөнбөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат-зам бүгд найрамдах Солонгос улсын Инчон хотын захиргааны ногоон уур амьсгалын хилцээний дарга Чон Янжун тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат-зам цөлжилтөд нэрвэгдэж доройтсон газрыг нөхөн сэргээх, говийн унган мод загийг тарьж ургуулах болон ойн салбарын мэргэжилтэд боловсон хүчнийг чадваржуулахад Монгол улсын засгийн газар төрийн болон төрийн бус байгууллагын Монгол улсад хэрэгжүүлж буй ногоон хэрэм төсөл, ногоон аз сүлжээний болон бусад төсөл хөтөлбөрүүд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг онцлон дурдсан юм а. Орон нутгийн удирдлагуудын зүгээс цөлжилтийг хязгаарлах талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжилтийг ханган олон талтай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа мөн дурдсан юм. Харин Инчон хотын захиргааны ногоон уур амьсгалын хилцээний дарга уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтээрээ тогтвортой хөгжлийн замыг сонгож буй энэ цаг үед орон нутагт хийж бүтээж байгаа ногоон бүтээн байгуулалтын ажлыг сайшаагаад дэлхийн дулаарлын улмаас цөлжилт эрчимтэй явагдаж буй өнөө үед Инчон хотын иргэдийн дэмжлэгээр Монгол улсад Булган аймгийн Баяннуур Дашинжилсэн сумдад Инчоны мөрөөдлийн төгөл төслийг 2008 оноос амжилттай хэрэгжүүлж нийт 67 га талбайг хамарсан 98.3 мянган мод тариад байгаа тухайга хэлсэн юм. Цаашид шар шороо шуурга цөлжилттэй тэмцэх чиглэлд манай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Говьсөнбөр аймагтай хамтран ажиллах тал дээр идэвхжүүлэн ажиллах болно гэдгээ мөн илэрхийлсэн юм а. Уулзалтын үеэр талууд харилцан санал солилцож цөлжилттэй тэмцэх чиглэлд манай аймагт төгөл байгуулах боломж нөхцөлийн талаар тодотхон ярилцсан бөгөөд Сөмбөр гарден цэцэрлэгт хүрээлэн болон Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм а. Дэлхийн банк Швейцарын агентлагийн санхүүжилттэйгээр Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Говьсөнбөр аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь дэд төсөл хэрэгжиж эхлээд 8 сарын хугацаа болжээ. Энэ хугацаанд төслийн багийнхан аймгийн нэгдсэн эмнэлэг болон Өрх сумдын эрүүл мэндийн төв, аймгийн эрүүл мэндийн газрын эмч, эмнэлгийн мэрэгжилтнүүдтэй хамтран иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг живд чанартай хүртээмжтэй чирэгдэлгүй хүргэх үүднээс нэлээдгүй хэдэн үйл ажиллагаа арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна. 2 сараас эхлэн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн эмч нараас цаг ашиглалт ба ёс зүй харилцаа хандлага, үйлчилгээний чанар гэсэн үзүүлэлтээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг 2 дахь удаага ингээд давтан авч өнөөдөр дүнгийн эмч нартай танилцууллаа. За энэ хугацаанд төслийн зүгээс эмч нартай одоо ажилласан байдал, ёс зүйн сургалт сурталчилгаа явуулсан байдал, аймгийн ард иргэдийн дунд эмнэлгийн эмч нарын одоо оронтой цөөхөөсөө болоод ачаалттай ажиллаж байгаа байдал зэргийг одоо таниулж, ойлгуулж, соён гэгэрүүлэх яриа хийж байсны үр дүнд өнөөдөр эмч нараас авсан судалгаа бол үнэхээр бас нааштай сайн эерэг үр дүнгууд гарч ирж байна. Нийт одоо судалгаанд оролцсон 210 хүний 58% буюу 122 хүн өнөөдөр аймгийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг сайн буюу маш сайн гэсэн үнэлгээг өгч байгаа нь энэ үр дүн бол үнэхээр бас гарч ийна гэсэн ийм нааштай сайхан үр дүн гарсанд бид төслийн багийнхан баяртай байна. Одоо манай төслийн багийнханд хүлээгдэж байгаа хэд хэдэн ажил байна. 9 сарын 11-нд Говьсөнбөр аймгаас анагаахын шинжилгээ ухааны их сургууль болон хувийн хөвшлийн анагаахын их сургуулиудад сурч байгаа оюутнуудтай аймгийн одоо удирдлагууд уулзаж эмнэлгийн одоо хүний нөөц шаардлагатай байгаа талаар аймагтаа ирж ажиллах талаар одоо уулзах тийм уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энд бас хүүхдүүд нь энэ чиглэлээр сургууль сурч байгаа эцэг эхчүүд бас аймгийн эрүүл мэндийн газрын мэрэгжилтэн удуултаа ирж уулзаж бас энэ уулзалтанд бас оролцуулаарай гэж бас уриалж байна. За 9 сарын 15-нд миний мэдх эрүүл мэнд гэдэг жүжигчилсэн тоглолт явагдахаар зэхэгдэж байна. За энэ бол нийтдээ бол 10 гаруй байгууллагууд бол оролцохоор бүртгэлээ өгсөн байгаа. 18-нд эрүүл мэндийн форум зохион байгуулагдах чинь. За мөн 18-нд бол энэ төслийн хаалтын үйл ажиллагаа явагдах
гэж байна. Тэгээд 18-нд болох форум эмнэлгийн эрүүл мэндийн чиглэлээр аймагаас бол анх удаа зохион байгуулж байгаа ийм арга хэмжээ байгаа. Тэгээд энэ дээр бас ард иргэд эмнэлгийн ажилчид бас өргөнөөр санаачлагтай оролцсноо гэж одоо итгэж байна. Төслийн багийнхны хийсэн ажлуудын үр дүнд манай аймгийн дийлэх иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа соёлтой боловсон үйлчлүүлж чаддаг болсноос гадна эмч эмнэлгийн мэрэгжилтнүүд ч иргэдэд түргэн шуурхай ээлдэг үйлчилж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлж чадсан бодиттой үр дүн гарсныг холбогд халбаны хүмүүс болон Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд манай аймагт хэрэгжиж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байханд дэд төслийн багийнхан хэлж байсан юм а.